Монгол Улсын засгийн газрын 2024-с 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 14 мега төслийн хүрээнд цагаан бургастай өнгийн усан цогцлборыг байгуулахар болсон. Энэ дагуу өнөөдөр улаан нуурын экосистемийг сэргээх төслийн нээлт боллоо. Төслийг хэрэгжүүлэх явцад 1000 гаруй хүн ажлын байраар хангагдаж цаашид байнгын 130 ажлын байр шинээр бий болно. Төсөл нь голын урсцыг сайжруулж улаан нуурыг сэргээхэд чиглэсэн. Урс цацын тохируулгатай 62 сая метр куб эзлэгүнтэй усан сан үүсгэж стандартын шаардлага хангасан усны хүртээмж нэмэгдэх юм а. Тэгэхээр Монгол нутгийн бүхэлд нь хараад үзэх юм бол бид нар Алтай нуруу, Хангай нурууны завсар их нууруудын хот руу гэж байдгийг бүгдээрээ мэддэг. Тэгвэл Алтай нурууны төгсгөл хэвшиг Хангай нурууны уур тавир нууруудын хот гэж бид одоо бидний мэддэг Бөөн цагаан нуур, Таацын цагаан нуур гэх. Тэгээд энэ нууруудын төгсгөл улаан нуур маань байдаг байсан. Харамсалтай нуур амьсгалын өөрчлөлт болон бусад шалтгааны улмаас ширгээд бас нэлээд олон жил болж байна. Энэ улаан нуурыг сэргээснээр бид нар дэлхийд дахинд нүүрлээд байгаа шар түйрэн болоод бусад асуудал шийдэх бүрэн боломжтой. Хэрвээ бид нар амжилттай барилгын ажлуудаа хийгээд бүрэн дүрэн хийгээд дуусгах юм бол нэг ойролцоогоор 3-4 жил хэрэгтэй болно. Бүрэн дуусны дараа одоо тооцоолж байгаагаар 3.5 жилийн дотор усан сан маань дүүрнэ гэсэн тооцоолттой байгаа. Хамтарсан засгийн газрын төлөвлөж байгаа 14 мега төсөл бүгд нэг нэгнээ нөхсөн, нэг нь нөгөөгөөсөө уялдсан үндэсний кластер төслүүд юм. 14 мега төслийн 5 мега төсөл нь говийн бүсэд хэрэгжинэ. Эдгээр төслүүдийн усны хэрэгцээг хангахын тулд цаашид гүний усыг ашиглах бус гадаргын устай хамт хосолсон байдлаар ашиглах нь илүү оновчтой гэж үзжээ. Төсөл маань нийт хангаан бүс, говийн бүсийг одоо хамарсан ийм томоохон төсөл байгаа. За энэ аймагуудын одоо дамжиж байгаа бүх сумдууд бол одоо цэвэр усаар хангагдах ийм асуудлууд бол шийдэгдэж эхэлнэ гэсэн. За өнөөдрийн гол бол экологийн төслийн нээлт байгаа. Тэгэхээр бид эхлээд том төслийг эхлэхийн өмнө эхлээд эколог нийгмийн үнэлгээд одоо хийж байгаа. Тэгэхээр одоо та бүхэн төсөлтэй танилцсан. Энэ бол манай 14 мега төслийн хамгийн одоо чухал байгаль экологийг дэмжсэн ийм одоо төсөл байгаа. Ер нь Монгол улс гүний усаараа бол бид бүх зүйлийг хийж амжихгүй байгаа. Хүрэлцээгүй, тийм учраас гадаргын усыг хэрхэн хэрэглэх үү гэдэг дээр энэ жишг одоо ийм төсөл болно. Өнгийн голыг бол ерөөсөө манай говьчууд бол онги жи гэж ярьдаг. Онги жи ирлээ гэж ярьдаг. Өнгийн гол одоо ирүүл говьчууд маань маш их баярлдаг. Өнгийн гол маань бол онцлогтой ер нь хангаагаас говь руу урсж байгаа ганц хол. Улаан нуур одоо ганц нуур гэж ойлгож болно. Тэгээ энэ нуур маань ингээд дүүрэн цэлцж ивэл тэр хавийн одоо ард түмний одоо баяр цэнгэл төрдөг. Усны шувууд ирдэг. Одоо амтан урган бол одоо бүгдээрээ цэцгэлдэг. Тэгэхээр энэ одоо нуур маань сэргэж тэр одоо 300-400 гаруй километр нутгийн одоо хооронд байгаа одоо Өвөр Хангай аймгийн хойд Хангай нуруунаас Өмнөг аймгийн тэр одоо тал газар руу ирсэн одоо тэр хоорондох одоо бүх одоо 30 мянган ард түмэн 250 гаруй мянган мал тэгээд одоо олон мянган одоо тэр одоо зэрлэг ан амтан энүүгээр одоо хоололж, ундалж одоо энүүгээр одоо амьдралаа залгуулдаг. Тийм учраас одоо энэ онцгой ач холбогдолтой. Төсөл говь хангаан бүсийн 5 аймаг дамсан бүс нутгийн хэмжээнд 30 гаруй мянган хүн ам, 230 орчим мянган мал газар тариалан усаар хангагдаж, үр өгөөчтэй газар тариалан эрхлэх аялал жуулчлал хөгжих шинэ эколог нийгмийн ногоон дид үтц бий болох юм а. Олон жил яригдсан төсөл орхон говь гээд тэгээд энэ одоо бодвол энэ дөрвөн бүтээн байгуулалтын нэг бүтээн байгуулалт буюу энэ цагаан бургас орчим хөв цөөрөн байгуулах. За энэ усны урсцыг боож, за улмаар одоо онгийн голын урсцыг тогтмолжуулах. За ингэснээр улаан нуурт зутгах цутгалыг бол жилийн 4 үйлрэл болох энэ одоо алхам бол нэгдэж байна. За энэ нэг талаараа юу гэдэг байгаль орчин талаасаа ээлтэй, өөрөөр хэлбэл говийг усаар тэтгэж байгаа ийм хэрэг боловч Өвөр Хангайчны тухайд бол хоёр зүйлээр харж байгаа. За нэгдүгээрт мэдээж энэ байгаль орчинд ээлтэй говийг усаар тэтгэх. За нөгөө төгөр бас энэ төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломж гэж харж байгаа. За яг одоо Монгол улсад бол одоо жишээ байна. Өөрөөр хэлбэл одоо Булган аймаг одоо Эрдэнэ төлөвлөлд усаа нийлүүлээд 20-35 орчим тэрбум төгрөгийн орлого олдог гэсэн юм тооцоол байгаа. 29 мянга гаруй иргэд оршин сууж амьдардаг. Энээс цаашаа үргэлжлээд мэдээж одоо өмнө говь дайраад ингээд дунд говийн сайхан хаваа сумаар дайраад өмнө говь руу ингээд ороод явдаг. Ийм одоо чухал гол нуур байгаа. За энийг одоо сэргээснээр нөгөө цөлжилтийг бууруулах, сүрсний доройтлыг бууруулах, за мөн одоо энэ гадаргын усыг нэмэгдүүлэх ийм онцлог ач холбогдолтой. За говийн бүсийн хувьд бол энэ орхон анги, хэрлэн тоонт гэдэг энэ хоёр том чухал төсөл байгаа. Энийг бол бид нар одоо энэ
говийн бүсийн чуулган дээр эдгээр асуудлуудыг хэлцэхээр төлөвлөд байна. Цагаан бургастай өнгийн усан цогцлборыг байгуулах төслийн нээлтийн үеэр говийн болон хангаан бүсийн 16 гишүүн төслийн бүтээн байгуулалт хийх говь сүмбэр, дундговь, дорноговь, өвөр хангай, өмнө говь аймгийн засаг дарга нар оролцож хамтран ажиллах гэрээнд гар үсэг зурлаа. Экологи нийгмийн ач холбогдолтой төсөл нь байгальд хамгаалах ажлаас гадна говь хангаан бүсийн гадаргын усны нөөцийг жиг хуваарлтыг бий болгон усны нөөцийн менежментийн төлөвлөлтөнд үндэслэж байгалийн нөөцийг түшиглсэн хөгжлийн шин загвар болж байгаамаа.